За өнөөдөр 2021 оны 5 сарын 11-ний өдөр. Энэ миний нэг 2021 оны 3 сарын 13-нд ингээд тайраад шоронд шигтгсэн нимбэгний мод маань. Тэгтэл өнөөдөр хараа нимбэгний мод маань хөөрхөн цэцгэлж байна. Нимбэг өгнө гэж шүү дээ. 2 сар болоогүй 2 хоногийн дараа 2 сар болно. Тэгсэн чи одоо нимбэг өгнө гинэ. Зөндөө олон юм цэцэг гарцсан байна. Тэгсэн чи харсан чи. Тэгэд одоо би энийг үндсийг хөндөж одоо авч тахиж савнд суулгах арга байхгүй юм чинь. Нөгөө гурвыг аваад нөгөө гурав нь ингэ цэцгэлээгүй байгаа болохоор нэгтэй шиг нөгөө гурвыг аваад энэний үндэс нь айгүй хүчтэй үндэс гарсан байлээ. Энэ хэсэг нь айгүй хүчтэй цагаан үндэс гарсан байсан. Наранд гэлбат харагдахгүй байна. За тэгээд нөгөө гурвыг аваад тусад нь бас ингэ шоронд суулгаад тэгээд ингээд битүүмжлээд ингээд би дандаа ингээд битүүм ингээд тагалчаад байгаа байхгүй юу? Хунцрын тагаар нь тэгээ ингээд тагалцчихаар энэ ингээд цантаал байвал ингээд ерөөсөө услаагүй би ерөөсөө энийг тайрч шигтгснээс хойш хэрвээ ингээд хуурашаад энэ ингээд цантахгүй ингээд хит хуурашаад ирэх юм бол би дор нь ус хийж өгөөд тэгээ дор нь ус хийгээд өгөхөөр ингээд хадээдлыг харахаар дээдэлтэй ингээд цантаад ирэхээр зэрэг доотлих нь усыг асгаал хураа болгочихно. Тэгээд нөгөө эндээ байгаа ус нь илүүд ус байвал тэр нь доошоо гоожоод савнда доошоо гочсон байдгийн. Тэгээд ингээд шигтгэж ургуулсан чи ийм сайхан ургаж шүү. Та бүхэн бас туршаад үзээрэй. За та бүхэнд амжилт хүсье.